Эми турж чадсан болов? Эми ер нь турах хэрэгтэй юм болов? За хэрвээ энэ тухай олон ихийг мэдэх хүсэж байвал манайсаа лайк дараарай, subscribe хийгээрэй, share хийгээрэй, комент бичээд өгөөрэй. За 50 нас гарч байгаа эмэгтэйчүүд ер нь цэвэршилтийн үедээ турах хэр хүндрэлтэй байдаг вэ? Энэ тухай сэдвийг энэ удаад хүндсэн болно. За Татьяна гэд бүсгүй байгаа. Татьяна бүсгүй маань өөрөө тэтгэврийн эмэгтэй. За эрт нөхөрт гарч үр хүүхдүүдтэй болсон үр хүүхдүүд нь тусдаа амьдарч байгаа. За сайн нөхөр, сайхан ажил, сайхан үр хүүхдүүд, сайхан өндөр цалин хангамж гэх түнд бүхэл зүйл байсан байна л да. За харин нэг өдөр хүүхдүүд нь үрээ хайсан шууршиг нисэж яваад нөхөр нь бас хаяа явчихсан байдаг. За тэгэнгүүт бүсгүй маань Татьяна маань өөрийгөө гэртээ төгжиж өөрийгөө олноос тусгаарлаж идэх, хэвтэх, ТV үзэхээс өөр зүйлийг хийхээ болчихсон. Тэгээд энэ төслийн энэ хүнийг оролцуулсан шалтгаан нь болохоор мэдээж эрэг 50 гарсан эмэгтэй эмийн хүн турах хэрэгтэй юм болов уу? Турвал яаж турах вэ? Яаж турсан бэ гэдгийг үзүүлэх бас нэг сонирхолтой төсөл буюу кейс болж өгсөн байна. За альва зүйлийг эхлэхэд ялангуяа энэ төсөл төр сэтгэл зүйн шокыг маш үзүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл альва зүйлийг эхлэхийн тулд альва зорилгоондоо хүрэхийн тулд хүнд ямар нэгэн байдлаар ухаарлах хэрэгтэй байдаг. Энэ ухаарлыг өгөх тэр сэтгэл зүйн тактуудыг сэтгэл зүйн шок гэж хэлээд байна. За турах гэж байгаа хүн юуны төлөө турах гэж байгаа, хэний төлөө турах гэж байгаа гэдэг учир шалтгаанд их учир байдаг. Хүнд эдгээр учир шалтгаануудыг нь ухааруулж толгойд орлоо гэж яддаг шүү дээ. Ухааруулж өгөх нь маш их чухал байдаг. За энэ тохиолдолд болохоор хоол зүйчин түүнийг тэрэг төрүүлж юм л да. Тэрэг төрүүлэхийн тэргийг хөдөлгөх юм даалгавар өгч байна. За энэ тэрэгэн дээр та нар харж байгаа биз дээ. 2 3 шуудаа ил ч юм уу тавьчихсан. Тэгээд маш хүнд тэрэг байна л да. За Татьяна маань урд нь гарч татаад ч хойноос нь гарч түрээд ч дэлсэнгүй. За ингээд өөрөө болж өгч байгаа. Би чадахгүй байна гэдэг. За үүний сургамж нь юу вэ? Үүний ухаарлал нь юу вэ? Тийм ээ өөрийнхөө хувьд тийм ээ өөрөөсөө байх эсгүй тийм хүнд ачааг туулж явах нь шууд утгаараа нэгдүгээр үнд хамаатай тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол тэр тарган зүйлсийг тээж явах нь маш хүнд тухайн хүнд байдаг тийм ээ. Өдөр болгон хэд 20 хил 30 хил 40 хил илүүдэлжинг тээж явна гэдэг мэдээч хэцүү тийм. За мөн түүнээс гадна сэтгэл зүйн асуудлууд байдаг. За 50 гарсан эмэгтэйчүүдийн хувьд энэ асуудал маш их байдаг. Миний голыг оршихуйн нууц буюу ямар нэгэн хориггүйгээр турхан гэсэн номон дээр сэтгэл зүйн нарийн зүйлсийг маш тодорхой оруулж өгсөн байдаг. Уран сайхны маягаар оруулаад бүдүүм гойлгмаа гэд нэрлчихсэн байж байгаа. За яг үүнтэй адилхан Татьяна маань бас зөвхөн өөрийнхөө ачааг үр хүүхдүүдийнхээ өмнөөс ачаа үүрдэг, арцгийнхаа өмнөөс ачаа зүүдэг, үүрдэг тийм ээ. Эднийхээ төлөө гэсэн чин сэтгэлийн тийм ээ. Тэгсэн мөртлөө түнд тэр сэтгэлийн тэр тухайн хүмүүс нь хүлээж авахгүй тий. За яг ийм байдалтай байгаа эмэгтэй байгаа байхгүй юу? Миний тэр номон дээр бичсэн үйл явдалтай маш их адилхан байгаа учраас би үүнийг ингээд хэлээд байгаамаа. За өнөөдрийн хувьд Татьяна амттай сайхан хооллох сонирхолтой. Өөрөөр хэлэх юм бол гэртээ сайхан ТV үзээл, сериал үзээл, тэгээд 4 ханыхаа дунд төгжөгчээл, хоолоо идээл, амттай сайхан ямар л хоол байна тэрийг хийж идээл суучих сонирхолтой ийм байгаа юм л та. За хоол зүйчин дэглэмиг санал болгож байна. За өнөөдрийн хувьд Татьянагийн идэх зүйлс нь юу вэ гэхээр мах байна, өндөг байна, ногоо байна. Ногоо энэ нь болохоор салат навч байж болно, петрушка байж болно, укроп байж болно тий. Бүхэл бүрийн тариа, сүн бүтээгдэхүүн. За үүнийг бол орсдөглөн гэж нэрлэж байна. За манай монголчуудын хувьд сүү цагаа гарсан, шинэ ногоо гарсан үед хэрэглүүл маш тохиромжтой. За тэгээд энэ дээр бас нэг танин мэдэх зүйл орж ирж байна. Петрушка бол хараанд маш сайн гинэ. Сайхан угааж байгаа дангаар нийдэж хэрэглэх юм бол хараанд маш сайн байдаг. Энэ төслийн бас нэг онцлог нь гэртээ орж ирээд энэ төсөлд хамрагдж байгаа хүмүүс хамгийн түрүүнд хөргөчөө цэвэрлэх хэрэгтэй. Яаж цэвэрлэх вэ гэхээр урд нь идчихсэн буруу бүх хоолноосоо салгаж хөргөчөө түүнээс цэвэрлэх хэрэгтэй. Тийм хоол тэр хөргөчөнд нь байхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Энэ маш чухал та нэг талаас болох юм бол тухайн хүн нэгэн өдөр төвчээр алдсан үе тэр хоолоо аваад идчихдэг байхгүй юу? Тийм учраас хөргөчөө яг өөрийнхөө энэ дэглэм тохируулж тийм бүтээгдэхүүнийг хөргөчөнтэй байх хэрэгтэй. Хуучин хэрглэж ийсэн тэр зуршлаасаа салахын тулд тухайн хоолуудыг гаргаж хайх хэрэгтэй байдаг. За та нар харж байна уу тийм ээ? Өөрийнхөө иддэг байсан сайхан гурван бүтээгдэхүүнүүдээ гаргаж харж байна. Гой бичэн, гой талхуудаа гаргаж харж байна. За дээрээс нь мис салаад байна тий гаргаж харж байна. За маслс байсан уу юу байсан тэр тостой юмнуудаа, өгтэй юмнуудаа энэ лүү холж байна. Холихдоо бүр ингээ хутгаар хойлоод бүгдийг ингээ зааруулдуулаад, хуралдуулаад ингэж үзэж байгаа байхгүй. Энэ бас нэг ухаарлыг өгөх бас нэг үйл явц юм л да. Тэгээд тэгсэн чинь Татьянагийн маань дотор муухай орж байна. Тэгээд ингэж хэлж байна л да. За би зөвхөн үдгээр ингэж холиод үнэрлэхийн төдөд ийм болж байгаа юм чинь дотор гэдсэн маань бас их тэсгийн аргагүй хэцүү байдаг юм байна
та. За тэгээд түүнийг хогийн санд хийхдээ бас бодож байна л да. Хэрвээ одоо нис салаадыг бид нар мэднэ. Нис салаад нь 2 3 цаг болчихлоор хүйтэн газар биш бол муухай гашилчдаг шүү дээ, тий. Яг тэрнтэй адилхан хогийн санд нэг л хонох юм бол ямар болох болоо? Өмнөш тандар нь ямар болох болоо, тийм. Тэгэхээр бид нар юу хийж явах вэ гэхээр өөрсдийнхөө биед хэрэгтэй бид нарын дотоод хүчний дотоод эрхтний хүчин чадал гүйцэх тийм зүйлийг эдэж хэрэгжилж явах хэрэгтэй гэдэг бас нэг ухаарлал энд яваад байна шүү дээ. За өнөөдөр Татьянагийн анхны өдөр нь анхныхаа эрүүл хоолыг хийж үзэх гэж байна амьдралдаа анхудаа. За шар будаатай хоол идэх гэж байна. Шар будааг бол бид нар мэдэн шүү дээ. Манай монголчууд цайндаа хийж хэрэглэдэг. Шар будааг ер нь хэрэглэх өндөр. Ялангуяа бөөрн өвдөг хүмүүс шар будаа иддэг гэдээ манай монголчууд мэдэх байх тийм ээ. Шар будаа бол миний хилээд байгаа хасах калоритой хоол юм байгаа. За хасах калорийн тухай илүү их мэдэх хүсэж байвал энэ видеоны доор байгаа холбоосоор ороод тэр видеог та нар үзэж болно. Калори 2 янз байдаг. Хасах болон нэмэх калори гэж. За тийм болохоор шар будаа маань хасах калоритой хоол болдог байх нь өөрөө илчлэг ихтэй ч гэсэн биеинд ороод өөх тосыг задлах нэгдүгээрт хоёрдугаарт болохоор маш их кальциктэй гэж байна. Кальциктэй учраас хүний хумс болон үсэнд маш их хэрэгтэй. Түүнээс гадна коллаген ихтэй учраас арсыг нөхөн төлжүүл залуу болгодог. Хэрвээ бид нар шар тосоор маск хийгээд одоо доошоо гарна нүүрэндээ 7 хоногт нэг удаа хэрэглэх юм бол нүдний доорх болон нүдний хажуугийн үрчлээсүүд айчимтай алга болдог гэж байна. За тийм учраас та бүхэн шар тостой хоолны дэглэмийг энд оруулж ирж байна. За энэ ямар хоол хийж юм гэхээр дахианы бульон шүл байна. Гэхдээ бид нарыг хилд сурснаар макфагийн шүл гэдэг чинь одоо энэ зурган дээр гарч байгаа шиг ийм дөрвөлжин химийн элемент орсон энэ шүл биш ээ. Дахиагаа буцалгаад яг жинхэнэ оргоор нь бульон шүлөө гаргаж авнаа. За тэгээд дахианы мах байж гэн, луун байж гэн, сонгон байж гэн, шар удаа байж гэн. Эдгээрийг бүгдийг хэрчиж угаад цэвэрлээд бүгдийг нийлүүлээд баарн савнд хийгээд тэгээд кальтын цаасаар боцчих штэ. Тэгэж боогод кроп нь 40 минут болгоод гаргана гинэ. За тэгээд болгоод гарангуудаа нөгөө ногоогоо хийштэ кроп ч юм уу петрушкогоо дээрээс нь хийж идэх юм. За тэгээд Татьяна маань хэлж ин л да энэ их сайхан хоол болт юм байна. Маслын чирэг алгаа ийм мэдээ турна гэхлээр үнэн гоё байна. Болж байна гэд хэлж байна. За түүнээс гадна би түрүүн маск тавих хэрэгтэй гэсэн шар удааны маск яаж хийх вэ? Шар удааны маск хийхин тулд шар удаагаа сайтар угаад цэвэрлэх хэрэгтэй, дараа нь хатаах хэрэгтэй юм байна. За хатаасныхаа дараа кофе бутлагч юм уу? Бутлагч нь тэгээд гаргаад ирэн сайхан унтаг болчихлоо шүү дээ. За энэ унтгийг 3 арьстай хүн бол сүү холиод харин тослог арьстай бол ус холиод нүүрэн дээр одоо Татьяна минь тавьж шүү дээ. Энэ шиг ингээд маск тавих хэрэгтэй юм байна. 7 хоногт нэг удаа нүүрэн дээр маск тавьснаар түрүү хэлсэн нүдийг тойрсон үрчлээнүүд арилнаа. За одоо Татьянагийн турсан түүх үнэн 2 гэдэг нэг юу байгаа шүү дээ. Түрүүний тавьсан видео хийж байгаа. Энэ видеоны доор бас холбоос нь яаж байгаа. За Татьянагийн хүүхдэр гардаг шиг процедурт орж ийн. Энэ нь яг гэхлээр арсыг вакуум маягаар илээд дараа нь хэтягаан туяаны төхөөрөмжөөр өөхийг задлаад шар сүмний витаминлэг тэжээл өгч байна. За ингээд ихнийх нь өдөр ерөөхдөө дуусчихна. За маргааш өдрийг Татьянагийн маань найз нар нь өрсөн байна. Уриуллаа за хэлүүлж ингэсээ саллах пари маягийн зохион байгуулж байна л да. Найзгаа ураад за тэр чинь өстой бүхэл төрлийн тостой өөхтэй гой хоолны зөндөө байна да тийм ээ. Бас вайн тавьсан байна. Вино тавьчихсан байж чинь дарс. За дарсаа тавьчихсан. Татьяна хүн юм болохоор 30 минут тиссэн л дээ. 30 минут тисээд тэгээд бүр арган дарагдаад нөгөө вайнаа ууж эхэлж байгаа. Дээрээс нь хоолоо идэж эхэлж байгаа. За тэгээд өглөө нь ямар үр дүн гарсан гэж юу? Та нар мэднээр байна уу? Мэднээрээ л манай сууд лайк дараарай, subscribe хийгээрэй, мөн шеэр хийгээд өгөрөө комент бичээрэй. Өглөө нь босож ингээ утсан 1 кг жин нэмчихжээ. За энийг бол бид бүгд мэднэ. Тархалтын асуудалтай, илүү жингийн асуудалтай хүмүүс баг усуугаад таргалдаг тийм ээ. За 1 кг жин нэмчихсэн. Тэгэхээр Татьяна маань бас өөрөө дэглэм зохион л доо. Дэглэм зохионгуудаа өөрийнхөө нэг талдаа нэг өндөг, нэг талдаа сайхан талхан дээр гоё хям янз бүрийн салат хийгээд тавьчихсан байж байгаа. За алийг нэгтгэхэд амар их бодож ин л та. За бодож бодчихсон би өндгөө идэ гэдэг ингээд өндгийн сонголт хийж байгаа байхгүй. Ерөнхийдөө калори тооцож хоол идж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр калорийг багдуулж болдоггүй, мөн хитүүлж болдоггүй. Тийм учраас ганц өндөг эцснээр хангалтгүй бага калори авч байгаа учраас өөрийнх нь эрүүл мэндэд аюултай гэсэн үг байхгүй. За тэрнээс гадна энэ төслөөс бас мэдээлэл өгч байна. Өндөгний шар нь холестерин ихтэй гэдэг учраас цусны даралт ихтэй хүмүүс 7 хоногт 3-аас илүүгүй гэдгийг зөвлөж байна. За хоол зүйчин турхын тулд хүнд ямар нэгэн зорилго байх хэрэгтэй гэж байна л да. Өөрөөр хэлэх юм бол Натальягийн хувьд ямар зорилго тавьж өгч юм гэхээр уран жолоодлого хийж сурах хэрэгтэй. Уран жолоодлого хийснээр хийх гэж дасгал сургууль хийснээр хүнээс адреналин ялгардаг. Адреналин ялгарснаар
нар сурахад маш их хэрэгтэй. За стресс гаргах үе шатна одоо түүнийг уран жолоодлого хийж сурахаар боллоо. За Татьяна маань яг л эмээ маягаар машина барьдаг. 40 болон 60 км/цагаас илүү гаргадаггүй. Маш болгоомжтой жолооч ямар нэгэн байдлаар хурдлах уран жолоодлого хийх ийш дээш замаасаа хатаадаггүй гэсэн үг байна шүү дээ. Тийм учраас түүнийг машина ингэж жолоодох биш бүр уран жолоодож сураасаа гэдэг үүднээс уран жолоодлого хийлгэх энэ хичээлд явуулж байна. Та нар харж байна уу? Зүгээр 50 жолоогоо барих биш харин иймэрхүү маягаар жолоодлого хийх нь маш их үр дүнтэй байдаг. За энэ шин Татьянагийн нойр хүрээгүй. Ягаад гэвэл нойр нь хуйлчихсан. Тийм учраас хэрвээ бид нар өдөр чанартай сайн нойр авч чадахгүй бол 8 ба түүнээс дээш цагаар нойр авч чадахгүй бол өөхний шатлалт байхгүй. Мөн унтахад учир би нар жаргахад унтаж нар мантахад босох хэрэгтэй. Байгалийн цагаараа байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. За тэгэхээр яаж юм гэхэлэр нойр нь хүрэхгүй хуйлчсан байна. Одоо үүр цайж штэ. За үүр цайнгууд тийм лаванда гэсэн тосыг та нар ч гэсэн мэдээд байгаарай. Лавандагийн тосыг зөөлж чинь лавандагийн тосыг дэрэн дээрээ тусаах юм уу? Эсвэл чихнийхээ арталд төрөх маягтай болох дорн тайшруулад нойр хүргэждэг гэж байна. За тэгээд Татьяна минь үнэн юм болоо да хотлоо юм болоо гэсэн удалчгүй сайхан унтаад өглөө. Тэгэхээр үнэн л байсан байж таархан л дээ. За 7 хоногт 3 кг турсан тун гарцсан. За нөгөө шоодож нэмсэн 1 кг бодох юм бол бараг 4 кг жин хийсэн байгаа зү тэ. За өнөөдрийн дэглэм юу авах вэ гэхээр өнөөдөр зүрх, бөөр, элэг идэх өөрөөр хэлбэл дотор эргэтэн идэх өдөр байна шүү дээ. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүд нь дахианы цээж махтай адилхан калоритой байдаг. Дотор нь мах болон гүц бодоо гаршуул хийж тавина. Өөрөөр хэлэх юм бол эхлээд дотор махаа сайтруулгаад дараа нь варн саунд хийж дахианы бульон шүл хийгээд дараа нь дөхөвкөнд хийх нь шүү дээ варн саунд хийгээд. За тэгээд ингээд хоолоо хийчихэд манай Татьяна энэ хоолуудаа өөрийнх нь хувьд эрүүл сайхан хоол шүү дээ. Энэ эрүүл сайхан хоолоор бас өөрийнхөө дотны ойр дотны хүмүүст авчиж өгмөр санагдаж шүү дээ. Бүгдийг ингээд цүнхэнд хийгээд хүүхдүүд дээр авчиж өгөхөр явж байгаа. За энэ явж байгаа зураг нь. За тэгээд гэртээ ирсэн хүүхдүүд дээр очисон. Тэгсэн чинь хүүхдүүд нь өглөөнийхөө хоолыг идэж сууж исэн. За нэгдүгээр цатгалан ч байсан биш. Хоёрдугаар мэдээж ирэх дотор махан дургүй. Дээрээс нь хүч будаан дургүй хүмүүсийн хувьд бол бас хэцүүлтэй тий. За тэгээд нөгөөдгөө чи үнэрлэж үзчихэд энийг та өөрөө л идэж үз. Биднэрт бол чин хаяад авах шаардлага байхгүй гэж буцаагаад өгчөж штэ. За ингээд асуудал ундарч байгаа хүн юм чин гуниг зовлон дүүрч ирж जैन. Тэг сэтгэл гутралд орж जैन. За ингээд буцаа явсан хоолоо аваад. За тэгээд тэр өдөр Татьяна чинь дасгалаа хийх хэвээр, цэллүүд арилгах, массажинтай явах хэрэгтэй, уран жолоодлого хийх хэвээр тийм ээ. За энэ бүгдээ явах нь явсан. Гэхдээ ямар ч баяр баясгалан байхгүй. Амар их сэтгэл готролтой ингэж явж байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ орой хурж ирээд бүх зүйлээ шидлээд уураа хүргээд би энэ төслөөс гарлаа гэд бүх камеруудыг авчид хурац. Камеруудыг авчид хаачихсан. Та нар харж байгаа зэрэг камер нь хаагдчихж байгаа. За тэгэхээр чин одоо юунаас төслөөсөө өөрөө гарлаа гэж шилж байгаа хүн чинь хоол зүйчдэг маргааш нь уулзт юм байгаа зү. За хоол зүйчдэг уулзаад би энэ төслөөс чинь гарлаа гэж хэлж чинь хоол зүйчин тэгж хэлэхдээ түүнийг зогсоогоогүй харин нэг газар хамт очиё гэсэн ийм санал тавьсан. За нэг газар нь хамт очисон газар нь юу исэн бэ гэхээр Санкт Петербургийн хамгийн өндөр байшин дээр орой дээр гарч утсан. За Татьяна маань эдий 50 гартлаа Санкт Петербургт амьдрахтаа хотоо нэг ч удаа ингэ дээрээс нь харж үзээгүй юм байна л да. Тэгэхээр маш их сэтгэл нь нөгөө гутрал нь маш хурдан сэргээд гутралгүй болж байна. Сэтгэл нь сэргэж ирж байгаа байхгүй юу? За тэгээд сэтгэл зүйч нь хэлж ин л та тийм нэг энд хажууд нь тагтаа байгаа. За тагтаа торондоо байхдаа эдгээр гайхамшигыг үзэж чадахгүй. Торноос гараад нисчих юм бол харин ингээ дээрээс харж чаднаа. Та насан туршдаа өөрийнхөө торонд байх юм уу? Эсвэл суллагдаад ингээ бүгдийг дээрээс хараад энэ тагтаа шиг эрхчлөөтэй болох юм уу гэж асууж байна. Тэгтэл Татьяна маань шууд юугаа өөрчлөөд өөрийнхөө бодлыг өөрчлөөд за би тагтаа болъё. Тагтааг торноос нь гаргая. Би дүүлэн нисье гэдэг төсөлд үргэлжлүүлэн оролцоо мэдгэж байна. За 3 дахь 7 хоногийн төсөл дээр Татьяна маань 5 кг жин хайсан. За өглөө болгон хүүтэн дүүшинд ордог. За дүүшинд орж байгаа шалтгаан нь болохоор нас нэлээд явсан хойно төрж байгаа учраас арьсан унжих магадaltaй авчраас ингэдэг юм байна. Гэхдээ та 10 минут орох биш л дээ. Ерөнхийдөө бол ороод өөрийнхөө зочих маягтай бас нэг хатгаа матгаа тусчихгүй байх хэрэгтэй шүү дээ. За мөн түнчлэн хүүтэн дүүшинд ороход хүний сэтгэл санаа ариусна. Тийм ээ. Хүн сайхан болно, цовоо болно, нэгч хүчтэй болно. За дараа нь яг бүрхлээр дасгалаа хийдэг. За энэ дасгал нь болохоор гарны сүнэлт 3 оролтоор 1 оролт нь 10 удаа хийдэг. Ингээд 30 удаа сонирх нь шүү дээ. За энэ гидсний дасгал болон үзэгний дасгал болон нурууны булчингуудад маш их ач тустай байдаг.
гэж цаанаасаа зөвлөгөө өгч чинь тийм ээ. За дасгалаа ясны дараа гэрийн тараг бүрэх гэж чинь бидний авч иддэг йогуртын тараг, дэлгүүрийн тарагны хугацаанд 7 үйлдвэрээсээ гараад 7 хоног ба түүнээс дээш болсон байх юм бол ямар ч хэрэгцээгүй болдог байх юм. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ зүгээр ингээд энэ зурган дээр харуулж байгаа шиг урсах юм бол болж ийн хэвэн байна гэсэн үг. Харин урсахгүй эскэрцсэн байх юм бол түүнд хэрэгтэй витаминлэг ашигтай бактериуд нь бүгд байхгүй болсон байдаг гэсэн үг. За манайхан бол мэдж байгаа йогурт аваад идэхлээр голцсон юм эскэрцсэн маягтай болсон байдаг тийм. Тэгэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дээрээс нь нэмчихсэн. За тэгэнгүүт энэ маань тэжээлэг чанараа, илчлэг хэрэгтэй чанараа алдчихсан байдаг юм. Тийм учраас бид нарыг өөрсдөө таргаа бүрж хийжээ гэж байна. Энэ дээр болохоор Татьяна тараг бүрж байгаа энэ технологиг харуулж байгаа. Гэхдээ бид нар монголчууд чинь өчнөө гоё тараг бүрдэг шүү дээ. Бид нарын тийм школ байгаа. Тийм учраас та нар гэрийнхээ таргийг өөрсдөө бүрээд идчихмээр юм байлаа шүү гэж зөвлөмөр байна. За нэг өдрийнх нь хоолны норм байж 1 литр тараг болсон 1 литр таргийг 200 г-аар нь 5 удаа хувааж идэж байгаа. За 1.5 сарын хугацаанд 7 кг жин хаяад 90 кг жинтэй боллоо. За харин Татьянагийн хувьд бол маш бага жин буурч байна гэж үзэж чинь. Жин буурах үйл явц удаан байна гэж үзэж чинь. За хоол зүйчдэг очруулсан чинь хоол зүйч нь тэр хүний насанд бол боломж юм гэж үзэж байна. Яагаад гэх юм бол нас явах тусам эмэгтэй хүний гормон ялгарл удааширч байгаа учраас бодисын солилцоо дагаад удааширчдаг. Иймээс жин хаялт удаан явцтай байдаг. Гэхдээ Татьяна бол насандаа сайн жин хайж байна гэж үзэж байна. За мэдээж хэрэг бодисын солилцоог сайжруулах эмэгтэй хүний ялгарч байгаа гормоныг хэмжээг эсгэхийн тулд дараах 4 төрлийн бүтээгдэхүүнийг хоолндоо хэрглэж идэж байгаарэ гэж байна. Гэхдээ өдөр болгон бариад идэх биш. Хоолныхаа хачир маягаар хэрглэж болох нь шүү дээ. За үүнд шош байна, далаан байцаа байна, ногоон ванду байна, арц байна. За арц нь бол бидний Монгол аргаар гаргаж авсан арц байвал маш их зүгээр. За дэлгүүрийн арцууд бол чихэртэй байдаг, үзэмтэй арцууд байдаг. За тэр арц аваад яаж хэрглэж болно? Тухайлх юм бол кашнтай арцаа хийгээд идэж болно, хоолндоо арцаа хийгээд идэж болно. Хачраар нь далайн байцаач аль нэг өдөр нь тавьж болно, нэг өдөр нь шошигч тавьж болох нь шүү дээ. За ингэвэл бодисын солилцоо хурцаад өөх хайлах процесс маш хурдан явагддаг байна. За хоолой шүү дээ тий. Ерөнхийдөө 5 саунд хийж хадгалдаг. Өглөө босоод 5 саунд хоолоо игээд бэлтчихнэ шүү дээ. Тэгээд өдрийн туршид иддэг байна. За 2 сарын дараа Татьяна маань 10 кг жин хаяад 87 кг жинтэй байсан болчихжээ. Сайхан үрдэн байгаа зү тийм ээ. Сар 5 кг хайсан гэсэн үг шүү дээ. За тэр өөрийгөө ялагч гэд бодчихсон байна. Дасгал сургуулаа хийхээ болчихжээ. Интернет хийсэж байна, зурагт үзэж байна, сериал үзээл. Чигтэйх юм байна да. Өөрийгөө ялагч гэд бодчихсон. За би та нарт хэлсэн шүү дээ. Нөгөө видео камеруудыг хянаж идэг гэх тээ. За гэтэл гинт хонх дуграад өргөдөөг зочид орж ирж байна. Энэ төслийн багийнхаа орж ирж байна. За тухайн үедээ болохоор эн чинь 6 жилийн өмнөх төсөлд орж исэн үеийн бичлэг шүү дээ. Тийм болохоор интернет нь одоо шууд холбогддог байсан юм аашин хуурцгаар үздэг байсан байна. Бүх хуурцуудыг хурааж аваад оронд нь дасгалын хуурцаг өгөөд за тэр хуурцаг гэдэг дистак буюу тэр тоглоулагч нь лацж чинь. За тэгээд хуурцаг энэ хөдөө 80 гэсэн энэ өөрийнх нь дасгалын энэ хуурцаг гэдэг энэ хуурцгийг өгөөд за зөвхөн энийг үз энийг зургт үзмээрэл энийг үзэнгээ дасгалаа хий гэдэг. За тэгэд ийм болдгаараа авчлаа. За тэгсэн чи дасгалаа хийгээд сэтгэл нь сайхан болоод бүжиглээд ингээд аюу сайхан өдрийг өнгөрөөж байгаа байхгүй. Тэгсэн чин даанч хонхон дуурсан чи удалгүй найзууд нь альчлаа гэж ирсэн. Ер нь жоохон сахилггүй юм энэ рүү октийн баяр парк хийх гэж байгаа шиг байна. За Татьянагийн найзнууд нь өөрсдөө шууд үзлэг хийгээ. За идчихмээр юм байна гэж асууж байгаа байхгүй. Тэгээ байхгүй гэдгсэн чинь шууд өөрсдөө үзлэг хийгээд шкаф сайн онгочлонгуудаа тэнд байсан түүний Татьянагийн тарган амьдралаас нь үлдсэн нэг хар самрыг гаргаад ирж байгаа байхгүй. За тэгээд нөгөө хар самрыг чинь гаргаад тавьчлаа. Лаццсан байсан видео тоглоулагчийн лацыг аваад кино тавьчихлаа. За тэгээд дураараа дурга дун чимгөрөж эргэж юм да тий. За хоол зүгч нь ороод ирсэн. Одоо яах вэ? За паркталсан шүү юм. Энэ одоо яах юм бол за өшөө яасныг мэдхийг хүсчихвэл та бүхэн лайк дараарай, сабскрайб хийгээрэй, шеэр хийгээрэй, комент бичээд өгөөрэй. За хоол зүгч нь орж ирээд ингэж хэлж байна. Ийм хар самарт 100 грамд нь 600 ккал байдаг. Энэ үндсэндээ калориор хооллож байгаа хүмүүсийн өглөөний болон өдрийн хоолтой тэнцэх ийм калорийг эдчихэж байгаамаа. Ингээд та бүхэн минь яалтаа арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ та нар эсэргүүцэхгүй бол бүгдээрээ бүжигэнд явъя гэдэг. Энэ эмийн нарыг бүгдийг аваад бүжигэнд авчиж байгаа байхгүй. За тэгээд та нар харж байгаа үстэй ямар сайхан бүжиглж байна, ямар гоё хөлс нь гарцсан байна, ямар ирч хүчтэй болсон байна. Энэ зурган дээр бүгд харагдаж байна. За нэг цаг бүжиглэхэд 500 ккал зарцуулдаг. За үнэхээр хөлөртлөө сайхан бүжиглсэн Татьяна минь үнэхээр сэтгэл хангалуун сайхан байна.
2 сар хагасын дараа хоолоо бэлдээд идээ сурчсан, дасгалаа хийгээ сурчсан 14 кг жин хайцсан байна. За хувцс нь томдоод эхэлсэн байгаа тийм ээ. За энэ дээр бас нэг зөвлөгөө оруулдаг. Энэ ямар зөвлөгөө вэ гэхээр өвлийн цагт ер нь ногоо гээж идэх, ер нь бусад цагт ногоо гээж идэх юм бэ гэдэг. За хальстай ногоонуудыг бол лир, алин гэх мэт зүйлсийг бол бүгдийн сайхан хасыг авах хэрэгтэй гэж байна. Хасыг авах хэрэгтэй. За банан гэх мэтийн жимс, помидор, өгөрцөн энтрийг бол сайхан савндаж угаагаад тэгээд савндаж угаасны дараа усан сайхан булаад тэгээд хүүтэн усанд 30 минут орчим байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл хадгалалтанд байдаг нитрит гэдэг бодис гэдэг чинь энэ нитрит гэдэг бодисыг арилгаж байгаа юм байна. За хүн юм болохоор Татьяна маань бас л сахилгагууд шүү дээ тий. Яаж сахилгагууд вэ гэхээр моцарелла бислэг идэх гэж аваад баригдчихлаа. За нөгөөдөл чи ороод ирсэн. Одоо яах юм бол тоо тий. За зүсэн бислэг ганц энэ барьчихсан байгаа зүсэн бислэг нь 400 ккал гэж шүү. За гэрт байгаа гэрийн материалаар бислэг хийх тухай аргыг зааж өгч байна. За гэрийн нөхцөлд 2.5%-аас бага туслагтай тарг хэрэгтэй. 1.5 хоолны халбаг давс ямар ч тохиолдолд хутахгүй гэж юм. Зөөлөн гал дээр хэсэг хугацаанд байлгахаар өөрийнх нь шар сүү болон эдэн ялгарчин. За тэгэнгүүт энэ дээрээ укроп болон сармис хэрчээд хийн. Гэхдээ эхлээд шүүн мааллаар шүүхнэ шүү дээ. За тэгээд хөргөчөнд 2 цаг тавьсны дараа хийн. Айгуу сайхан бислэг болчихдгийм байна. Та нар бас ингэж амтлаад хийгээд үзээрэй. Ийм бислэгийг өдөрт хэдэн ч удаа идэхэд бид ямар ч хохирол үзүүлэхгүй, таргалуулахгүй харин тураана. Моцарелла бислэг 100 грамд нь 400 ккал байдаг бол гэрийн бислэгт 100 грамд нь 40 ккал байдаг юм шиг 10 дахин ккал таахна шүү дээ. За 3 сарын дараа 16 кг жин хайж чадсан байна. Манай Татьяна минь. За жин удаан хаягдж байгаа ч гэсэн энэ насанд бас их дажгүй үрдэн гэж юм л да. Харин Татьяна минь арьс нь унж болон гой залуучууд байна. Үжилтэй, сэргэлэн, хөдөлгөөнтэй. За 3 сарын турш нөгөө хүүхдүүд дээр бэр болон өөрийнхөө ач тэгээд хүүхдээр очсноос хойш 3 сар уулзааг гомдчихсон тий. Гэсэн чинь нөгөө нэг урдгой зочиж өөрөө хүрээд ирж байна. Зам дээр таарч байна. За тэгсэн чинь Татьяна имэ зав байхгүй. За би өнөөдөр завгүй та нар уцаж чаад ирээрээ гэдэг явуулчихж байгаа байхгүй юу. Завгүй гэж штэ таач юм явах юм. За хувцснууд нь ингээ явж байгааг нь харж байна. Хувцснууд нь бүр томтцсон байна. Та нар анзаарч байгалах л та. За нөгөө гурван маань хоосон хаалга мөргөө явлаа. Гэхдээ бас хүүн ээжигээ муулаад авчинаа. За шууд ирээд нэг ганц өдөр ирээд уулзах гэсэн чинь шууд хэрэггүй та нар явцгаа гэж шууд амбарда төвдөг байж штэ гэдэг бас тийм ярьж байна. За ер нь би та нарт хэлэхэд аав ээж нарыг мөнх настай гэж бид нар самдаг. Тийм учраас ээжигээ ядар 7 хоногт нэг удаа болохгүй бол 2-7 хоногт нэг удаа эргэж тойрж утас шүмсээр ярьж явах хэрэгтэй. Ямар ч залуучууд хамаагүй л дээ орсч байна уу монголч байна уу тий. Ямар ч насны залуучууд бол ялгаагүй юм л байдаг л да. Тийм учраас бас энд бас нэг ухаарлах хайрлсан зүйл өгч байгаа болов уу гэж би бодож байна да. За энд ширмэн тавг дээр хоол их тухай ярьж байна. Дээр үеийн ширмэн тавгууд байдаг шүү дээ. За манайд ч гэсэн нэг байдаг. Энэ ширмэн тавган дээр орчин үеийн янз бүрийн тавгуудыг бодох юм бол дулаанаа маш сайн удаан хадгалдаг. Нэг халчих юм бол амархан хүрдэггүй. Тэгээд энэ ширмэн тавганд бид нар ус болон тос хийхгүйгээр аливаа махыг тухайлах юм бол хоньны мах бүх төрлийн махыг болон загсыг шаарч болдог байна шүү дээ. Шүүс нь гоё гарчдаг тийм ээ. За орчин үеийн савс бол манай зөндөл байдаг л да. Тухайлах юм бол одоо хайруулын тавгуудыг наалддаггүй залддаггүй гэдэг. Энэ хайруулын тавг чинь ёроол махалцж гараа дахиад хэрэггүй болчихдог байхгүй. За тэгээд энэ ширмэн тавг шиг сайхан юм алга болж байхгүй юм да гэдэг ингээд рекламд чинь л даас тийм. За Татьянагийн хувьд өнөөдөр нэг сайхан өдөр болж байна. За энэ сайхан өдөр нь юу гэхээр Татьяна минь бүх зүйлээс баяр баясгаланд мэдэрдэг болсон өөрийнхөө хийж байгаа бүх зүйлээс за сайхан намар цаг ирсэн юм шиг байна. Гэрийнхэн гадаа ногоо урагчсан, жимс ногоо урагчсан. Энийгээ сайхан угаагаад цэвэрлээд за өөрийнхөө ширмэн тавган дотор загсныхаа махыг шарж ин л да. За ингэ шарж ийсэн. За хүүхдүүд нь ирнэ гэсэн юм шиг. За тэгээ хүүхдүүд нь ирж байна. За хүүхдүүд нь хурж ирээд ээж бэр нь хэлж байна л да. Ээж та ямар гоё турцсан юм бэ? Ямар гоё царай зүсчин татагдсан юм бэ? Ямар гоё болсон юм бэ гэд анх удаа хүүхдүүд нь түүнийг одоо түүний талд биш шүү дээ. Түүнийг дэмжиж эхэлж ин дашгүүдээ тий. За одоо Татьянагийн энэ хувьд хувцас шинжлэх цаг болсон байна. За нэг цаг дэлгүүр хэсгэд 300 ккал хайдаг гэж шүү. Тэгэхээр нэг дэлгүүр хэсгэд гарахаар 5-6 цаг болдог. Нилээ олон калори хасчаад ирэх нэ ккал хасчаад ирэх нэ тий. За тэгээд ингээд дэлгүүрт ороод хувцас хэмжиж үзэхдээ хувцас өмсөж үзэхдээ дасгал хийх хэрэгтэй гэж байна. Артлын цахилгааныг бид нар татаж чаддгүй. Артлын цахилгааныг бид нар өөрсдөө болж игэл татах хэрэгтэй гэж байна. Биеийн уян хатан байдал сайжрна гэж байна. За ингэснээр дасгал сургал болдог гэж байна тий. За одоо Татьяна маань хувцас олж байна. Нөгөө нэг уруу татаад байсан цахилгааны найзууд нь бас ирчихсэн байж шүү дээ. За тэгээд төсөл дээр
төслийн хугацаанд манай Татьяна нийт 19 кг 16-7 хоног буюу 4 сарын дотор нийт 19 кг жин хайсан, өксөгнөөс 118-аас 103 см буюу 15 см хассан, бэлхүүс нь 115-аас 97 болсон 19 см хассан жин 19 кг жин хайсан. За бочин солилцооны нас нь 71 байсан бол одоо 41 настай болсон байна. Бочин солилцооны хувьд 30 насаар залуучсан байна гэдэг үр дүн гарч байна. За та бүхэн манай суугийг иймэрхүү форматтаар иймэрхүү янзаар дахин үзхийг хүсч дахиж ийм олон түүхэд байгаасаа гэж хүсчихвэл манай сууг лайк дараарай, subscribe хийгээрэй, share хийгээд өгөөрэй, комент хийгээрэй.